Хан Хинтийн түүхэн нутаг болох Чингис хот нь Монгол улсын зүүн хэсэгт Улаанбаатар хотоос 330 км зайд хатуу хурцлалтай хоёр игний замаар холбогддог. Аялал жуулчлалын болон хөдөө аж ахуй, газар тариалангаар тэргүүлэгч зүүн бүсийн 3 том аймгийн нэг юм. Тус аймгийн Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт буюу аймгийнхаа баруун урд хэсэгт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай нэг иргэний эзэмших эрхийн гэрчлэгээтэй. Тухайн газар нь урагш, хойш болон зүүн зүг рүү харсан орц гарцтай. Нэг иргэний эзэмшил бөгөөд бичиг баримтын зөрчилгүй 2023 онд гаргасан 2 судал бүхий 29 м гүний хутагтай. Хинтийн аймгийн баруун урд байрлалтай тул цэвэр тунгалаг агаартай. Их хааны үлгийн нутагт орших Чингис хаан олон улсын нисэх онгоцны шинэ буудал 2025 оны намар нээлттэй хийж тун удахгүй олон улсын нислэг үйлдэх бөгөөд худлах газраас 1.6 км зайтай шинэ дулааны дэд станц нь зөвхөн тус аймгийн 1 болон 2 дугаар багийг дулаанаар хангах зорилготой бөгөөд 300 м зайд байрлаж байна. Засмал замаас 400 м зайтай объект нь зүүн бүсийн бараа материалын агуулгын зориулалтаар 1985 онд баригдсан 64-ийн тоосхон багантай. 36-гийн тоосхон хантай, 5 м таазны өндөртэй, 3 тал руу харсан хаалгатай, барилгын суурь, байгалийн чулуу, цемент ашиглан төмөр арматур зангидаж, маш бат бөх чанартай цутгалт хийсэн. Зөвхөн суурь нь газраас дээш 80 см өндөртэй, урд болон хой талдаа машины налуу пандустай. Тухайн үйл хөдлөх хөрөнгө нь 1544 м квадрат талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын гэрчлэгээтэй. Цаашид сэргээн засварлахад үйл хөдлөх хөрөнгө барих зөвшөөрөл хүсэх шаардлагагүй зэрэг олон давуу талтай.